Гэхдээ ингээд зараад дураараа үнэлээд тэр газар хэлцээний дарганаас нь ахуулаад зараад үнэлээд мөнгө хөрөнгө босгоод ах юм бол энэ засаг төрийн системийг ингэж бэхжүүлээд авах юм бол бид нар тэр хараат бус төр зөв шударга засаг мөрөөдөд хэрэггүй шүү дээ. Одоо наа чинь бол цэвэр хэрэг байлаа 268 269 гэмтэргүүд байгаа байхгүй. Авилга энэ бол цэвэр авилгын гэмтэрэг шүү дээ. Төрийн эрх мэдлийг авчаад албан тушаалыг зарж байгаа бол өөртөө мөнгө аваад хүнд албан тушаал мөнгөөр өгж ийн гэдэг чинь авилга авч байгаа шүү дээ. Тэр албан тушаал чи бараа биш шүү дээ. Тэгж ярих юм бол танд бидэнд миний гэр бүл үр хөвгтүүд ирэх үйлчлэг ш төрийн үйлчлэгээний чанарын тухай асуудал. Дахиад энэ нийгэм эрүүл байх. Тэр хүмүүс дахиад цаашаагаа тэр худалдаж авсан албан тушаалаар яаж мөнгө босгож өөрийнхөө тэр зарцуулсан мөнгө эргэж нөхөж олох вэ? Энээс үүдстэй авилгал явах уу? Дахиад салбар авилгууд юу авах вэ? Энээс үүдсэлж эдийн засаг яад ороодох вэ? Дахиад иргэд бидний амьдрал яад ороодох вэ? Тэр албан тушаал. Тэгэхээр энэ бол цэвэр одоо хэрвээ ийм үйл явдал болсон бол тэг болсон бол гэж хэлж байгаа. Энэ бол цэвэр авилгын энэ төр. Нөгөө талаас мөнгө өгöd албан тушаал очиж байгаа нөхөр авилга өгсөн байгаа. Би 30 сая төгрөгөөр хэлцээний дарга боллоо. Дарагдаа авчихлаа би хэлцээний дарга боллоо. Би шууд ингэ авилга өгсөн гэмт хэрэгтэй. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол улсын хууль тогтоомж өгсөн ч авсан ч эрүүг хариуцлах хэрэгтэй. Ингээд тэр 60 тэрбум гэж байгаа нийлбэр дүнгээр хэлж байгаа шүү. Тэгтээ хэдэн мянга гэсэн тоо сонсогдчихлаа. Бос хүмүүс адил би сонссон л доо. Олон мянган төрийн албаагч юм ярьж байгаа. Одоо зүгээр дуучлаар тэгтээ ийм узартай булхаатай ийм муухай юм бол байх ёсгүй. Нэг талдаа гарах хэрэгтэй. Зараагүй байж магадгүй. Сонгуулийн дараа үр дүнгээр яваа зөв шударга явсан байж магадгүй. Тэрийг нотлоо л доо. Зарсан үгийн шалгалт та. Тэр зарна гэдээсэн газар хэлцээ дарга болгоноор нь тэр албан тушаалд яа томилогдсон юм? Хэн томилсон юм? Яриад байгаа хүмүүс томилсон юм уу? Хаанаас шийдвэр гарсан юм? Энийг одоо бид нар шалгах хэрэгтэй шүү. Эцэлэх хэрэгтэй. Өнөхөр зарцсан бол гэмт хэрэг. Зархыг завцсан ч гэсэн гэмт хэрэг шүү. Завталт гэж ойлголт бий. Яг энэ ярианд оролцож байсан албан тушаалтнууд одоо төрийн албыг өндөр албууданд хашаад явж байгаа шүү гэдэг хэлэх юм бол Монгол Ардын намын дарга бол улсын хурлын дарга одоо дахиад дээрээс нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. Монгол Ардын намын нийслэлийн Монгол Ардын намын дарга бол хотын удирдлагад байж байна. Тэгэхээр энэ бүхэн ямар нэг зүйлийг одоо хийж байж болох бидний хардах одоо эрхийн хүрээнд те. Энэ хүмүүс тусдаа албан тушаалтай тусдаа тэр дээр сууж яадаг бидний зөвхөн зургатаар харж болдог өндөр дээд тийм өөр язгуур төрлөг хүмүүс биш. Бидний эх орны хууль тогтоох дээд байгууллагын дарга хийж нэг хүн. Спикер хийж улсын хурлын дарга. Маг 43 өндөрлөг гэж ярьдаг. Маш их мэдлэлтэй албан тушаал дээр сууж. Нөгөө манай хүн амын талхуу орсон сууж байгаа Улаанбаатар хотын нутгийн өөрөө өдөртөх ёсны гол байгууллага болох иргэдийн урлаг төлөөлж байна. Чи бидэрт хамаагүй хүмүүс биш шүү дээ. Бидний байгуулсан төр бидний уламжилж авсан төр ёсны байгууллагыг удирдах байгаа хүмүүс. Ингэхлээр юу үсэх вэ гэхээр одоо ёс зүй хариуцлага ярьна. Үнэхээр ийм дуулаан нэр холбогддог байгаа бол энд албан ёсны тайлбар хий гэж. Хэд мэдмээр шүү дээ. Энэ чи бидний их орон бидний төр шүү дээ. Даргалж байгаа хүмүүс нь ямар очтой ийм яриа юу болсон юм? Яг үнэхээр энэ яриа болсон уу? Бид бол бүгд болсон гэж итгэж байна. Болсон бол хэрэгжсэн үү? Энэ дээр ямар хариуцлага хүлээх гэж байгаа юм? Тэр хариуцлага хүлээх ёстой мүү гүм үү? Энэ асуудлаа ярих хэрэгтэй шүү. Ёс зүйн хувьд энэ бол одоо ичмэл зүйл уул нь харагдаад байгаа юм л да. Ёс зүйтэй, ёс зүй одоо төлөвшч гэсэн тийм улс төрийн орчиндооч тэр нийгэмдээч тэр ийм улс оронд бол энэ аль хэдийн тухайн нэр холбогдсон хүмүүс нь тайлбар хийгээд уучлалт гуйх тийм ээ. Ийм үйл явдал харагдаад байгаа. Манайд гэтэл энэ процессыг юусоо болохгүй л байна л да. Тэгээ энэ дээр та юу ямар шүү бодолтой? Улс төрийн соёлын асуудал ер нь одоо ийм явдал болсон. Ийм яриа болсон. Гэхдээ энэ яриа хэрэгжээгүй гэдэг ч юм уу тий. Бид бол тийм хүсэж шүү дээ. Сонсох гээд. Ямар нэг байдлаар хувьд тий. Тэгэхгүй ер нь хизээ чи юм болоогүй юм шиг. Энэ асуудлыг бол огт ярих ёсгүй юм шиг. Ингээд ийм асуудал байгаад тахаар чинь бухимдж шүү дээ. Дотроос. Нэг ялангуяа одоо энэ бүх яриа, энэ бүх зүйлүүд
сонсоход энэ бол тэр юу өөрөө томьёолсон байна л да энэ бичлэгийг дэлгэсэн залуу маань энэ бол олон гэмт хэргийн нийлбэр зогсож юм гэж би хуульчхан биширнэ яасаа айхтар томьёолоо байл гэж бодсон. Маш олон гэмт хэргийн шинжтэй үйлдэлүүдийн цогц харагдаж байгаа. Би гэмт хэрэг гэж хэлэхгүй. Яагаад гэвэл энийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоодог учраас. Тийм шинжтэй үйлдэл бол илт харагдаж байгаа.